шаргал элсэндээ гөрөн хурдан давхих зэрийн сүрэгэми ингэ одон тадаа зивцэн царах танын цэцлэсэни зэрийн сүргээр гонсоо цэргэр гомины нуута зэрэглээ юу томолсон их хомэ миний гави нүгэлээр үсэм цолон сахиндан хөхрөн найдах хүмүүл бударгаа манай Отрот ч одоо улсын хэмжээнд 495 км-ийг хариуцсан хамгаалж байгаа. Элийн застав маань Отродоос хамгийн хол одоо юм бусад хэдийн Отродоос ийм онцлогтой. Заставаар нь ядч юм манай. Айгуустэй. За цагаан дэрсний стадиор тоглосон шүү. Энийг тоглолтын зөвхөн мөдөд дээр тоглосон. Манай цэргийн үгийн ангийн магтаад их гоё болсон шүү саяны. За энийг аягүй гоё. Энийг шиг сайдаа тоглосон даа. За манайха уугаад итэл нэг хийж хэлээ гаргачих. За одоо тэр харагдж байгаа хайрхан маань одоо Шүүлэн бүлгийн заставын зүүн урд руу харагдж байгаа дуут илс дуут хайрхан гэдэг шүү дээ. Дуут манхан гэж байгаа. Өмнөг аймгийнхаа энэ элсэн хайрхнаас энэ чинь ингээд 60 км үргэлжлэж байгаа байхгүй. Монгол талдаа энэ чинь нэг 24 км. Тэгээд хятад тал руугаа ихэнх нь ингээд хил давнаад арцсан хайрхан. Энэ сайхан говь нутаг гэдэг бол говийнхан зон олны хүн зоных нь одоо сэтгэл сайхан тал шигэ уужуу ийм сайхан бас ардам нэгхэд унд бид эх орныхоо тусгаар тогтмолсон эх орныхоо торгон нийт дээр бас ингээ өөрөөр үүсдэг юм бол ижил бидний бол бархал юм аа тэгт. За хэдүүд ингээд машиндаа сууж хөдлөе доо. Яа ингээд Шүүлэн бүлгийн став руу гараад ирлээ дээ. Энэ багт хэдийн техник 131-р ангийн Шүүлэн бүлэг ставын жижигэр ахлагч мөх хоёр. Болно. Наа мөргөө. Сайн сайн. Сав зэрэгц. Ном, хом. Зэрэгц. Дундаа. Эрхэм ахмадад таны хүндхэн хэлийн техник 153 дугаар салбарын бүрэлдэхүүн жагсан ставын дарга шууч Чинбат. Эрхэм элчдээ амар гэрээ. Эрхэм ахмадын амар. Болно. За намайг Одсрынгийн Эрдэнэс гэдэг Булган аймгийн Богд суманд одоо төрсөн. Илганбаалах байгууллагатай ажил амьдралаа бол 2010 онд холбосон. Тэгээд тус хэлийн техник 131-р ангид анх одоо мэдээлэл соёл сурчлагын тасагт соёлын төвийн дараагаар томилогдсон ажиллаж. Тэгээд өнөөдөр бол захирагчийн орлогч сэтгэл зүйн мэдээлэл соёл сурчлагын албаны дарга хэвлэлийн төлөөлөгч гэсэн албан тушаалыг бол ашиж байна. Намайг Баасан Жав Ишиг Жаргал гэдэг. Би Дундгой аймгийн Дэрэн суманд төрсөн. Анх сургуулаа төгсөж ирээд Өмнөгөө аймгийнхаа хөгжим жижигэн театрт дуучнаар анх ажиллаж ажлын гараагаа эхэлсэн байгаа. Тэгээд хөгжим жижигхэн театрт ажиллаж байх хугацаанд анх манай Хэлийн цэргээс 131-р ангиас маань ажиллах саналыг манай Одсрынгийн Эрдэнэс дарга маань надад анх тавьж ирсэн. Өнөөдөр одоо миний биеэр ахлуулсан
бүлэг маань одоо хэлийн цэставуудаа соёл урлагаар үйлчлэх хэлийн цэставуудынхаа бие бүрэлдэхүүний одоо сэтгэл зүйн байдлыг судлах зорилготой энэ бүлгийн бүрэлдэхүүн маань ажиллаж өнөөдөр бас энэ битүүний энэ сайхан бэлэг дэмбэрэлтэй өдөр одоо ингэ цэставуудаа одоо үйлчилж ажиллаж байгаад нь одоо онцлог байна. Одоо чи энэ дэр нөгөө хөмийн холбоогоо явуулна үстэй. Хөмийн холбоогоо авчих та. Оо застав. Оо. Батараа ашаасчлаа. За манайха хувцас өмсөд язуулч хэдүүлээ. За. Ангаа уран болцоо. Цэрэг гэдэг чинь нөгөө л угаасаа л хүүхэд. За тэгэл цагаан сар болон цагаан сараараа застав дээр чинь за тэгэл энэ манай офицер ахлагч ингээ ажилчт маань хугацаа цэргийн албагчтайгаа нийлж байгаа л хэвийн боо нөгөө нэг бууза тийм ээ махын татаад бууза чимхэн хэвийн боовоо бэмбэ юмаа бэлдээд бүгднгийн өөрсдөө биеэр хийн. За тэгээд цэргүүд маань бас хөөрхөн зарим нь орон нутгтаа бас тэр уул боов энэ тэр хийгээд аав ээжтэйгээ хийдэг хүмүүс ирнэ мэддэг тий. Зарим нь болохоор бас огт хийж үзээгүй цэргүүд ч ирнэ штэ. Буузыг чимхэхээр одоо энэ чимхэлт нь гоё байдаг тэрний юм байдаг махаа тэгээд татдаг гэдэг. Эдгээр ч бас хөөрхөн орон нутгаа дурсаал бас тэр яг гар бичлэн ингээд хийхэр ч бас өөрийнх нь бас ард амьдрал бодогдсон шүү дээ тий. Тэгээд мэрийгээ сайхан яриад хийж чаддгуунууд нь сураал. За нэг иймэрхүү байдалтай битүүний урд өдрөөс ахуулаад цагаан сарын бэлтгэл ажил явагдана да. За ингээд нөгөө гоё. Зүг ай. Нөгөө нэг шар. За нэгэд алди ёсоор үрэх ёс гэдэг. Ийм юм байна гэж. Ер нь доор нэг гиз мэт юм бүгдийг нэгээд. Хэлийн цэрэг даалпана гэдэг чинь ер нь өөрийнх нь амьдрал ер нь яг тэнд л буцалж байгаа. Яг л ард амьдрал да. Одоо жишээлбэл бид нар чинь офицер ахлагч нар чинь одоо цэставын дарга бий байлаа гэхэд аавыг орлож явах жишээ нь тийм ээ. За манай эхнэр байлаа гэхэд нэг ээжийг орлох анзааны. Ийм байдлаар офицер орлогч нар маань ахын ч үйдэг юм уу тийм ээ. Тэгээ нөгөөдөл нь бас ах дүүндэрч болд юм. Зарим цэрэг чинь одоо дөнгөж ахлагч болж байгаа нөхдүүдээс ахмах цэргүүд бас ирнэ шүү дээ. Тэ? Одоо цагаан сар болоод бид нар юм золголт хийдэг. Золголт хийхдээ ингээд цовд насныхаа дараалалаар цовд сууж байгаа л ингээд нэг зологдог. Энэ миний юугаар ярахаар заримдаа манай ахлагч нар ч өөрхий цэргийнхаа доор очиж суучтэй. Тий. За сайхан битүүр зэн үү. Сайхан битүүрж гин үү? Сайхан битүүрж гин үү? Сайхан битүүрж гин. За цэргүүд маань яасан? Одоо цэргүүдийг араас За ингээд хэлийн цэставын цагаан сарын баярын битүүний өдөр. За бүгдээрээ хуран цугласан цэставын нийт бүрэлдэхүүн, офицер ахлагч ингийн ажилчид, цэрэг төрөж хугацаа цэргийн албагчид. За орон нутгийн ард иргэд та бүхэндээ битүүний өдрөө за эдээ будаага эдээ сайхан баярлаарай. За манай хугацаа цэргийн албагчид та бүхэн бол одоо хэлийнхаа застав дээр торгон хил дээрээ улсынхаа цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Улсын цагаан сар болоод хэлийн баяр болоод ингэж явах үед улсын ил хамгаалалт тасралтгүй явагдаж байдаг гэдгийг та бүхэн өөрсдөө мэдж байгаа. Энэнгээрээ бахархалтай юм албам шүү. За ингээд эдээ ундаага идээд сайхан битүүрээрээ. За хэл хамгаалалт тусгсан шүүд маань орж ирлээ. За өөдөө дэшээ суугаарай. Сайхан битүүрж гин үү? За битүүлэг сайхан болж байна уу? За ман сүрэг тавраган давтай өвлжөө тохног байна уу? За энэ удаад отрядаас хэлийн цэставд ажиллагаа бүлэг маань өнөөдрийн сайхан бэлэг дэмбэрэлтэй гал дахиад жилийн битүүний өдөр одоо шүүлэн бүлгийн цэставын хамт олонтойгоо одоо ингэж уулзаж байна. Тэгээд эрхэмсэг хилчид, эрхэм хүндэт хэл хамгаалтанд туслах хүчний гишүүд, эрхэм хүндэт хугацаа цэргийн албаагч та бүхэндээ ирж буй одоо шинэ гарч буй жилдээ эрүүл их ханц жаргалаар дүүрэн байх өлзөтэй сайхан өрөөлийг отрядын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувьяасаа та бүхэндээ өргөн төшөлгөд таатай байна. Энэ удаад хэлийн цэставтаа бид сэтгэл зүйн мэдээ соёл сурталчилгааны албаны соёлын төвийн дарга дэслэг шишиг жаргал за мөн хэлчин байлдагч Баттарж нартайгаа хэлийн цэставуудаа
ажиллаж байна. Тэгээд одоо та бүхнийхээ өмнө Элчин байлдагч Баттаржига хүндэтгэн уран залхахад таатай байна. За Монголын зохиолчдын эвлийн Өмнөг аймаг салбар зөвлөлийн хамт олонтойгоо бас манай хэлчид нэгт сайхан хамтарч ажилладаг. За бас энэхээ үр дүнд хэл хэлчдийн сайхан зохиол найргаллыг тойрвох. За хэл хэлчид эх орныхоо бас сайхан уран бүтээлийг тойрвох. За мөн бас уран бүтээлчдийн хувьд бас сайхан хайрын дуунуудыг бас бүтээж хамтарч бүдгхэн ажилладаг. Тэгээ энэхээ хүрээнд Өмнөг аймгийн зохиолчдын салбар зөвлөлийн дарга Ишгсэрэн гэгчийн шүлэг миний өөрийн аялал зүүдэн дамжсан хайр гэж сайхан уран бүтээлийг сэтгэл зүйн мэдээ сайжруулахын албаны соёлын төвийн дарга эслэг жижиг жаргалтайгаа хамтран дуулж бас хүмүүст олондоо бас хүргэсэн. Өвлөж ханжаагүй миний зүрээ харц ялдан чамда тэмүүллээ Өсийн заяатай хүний орчлоод хачир нэмэгийн сэгэлэнд таслаа Зүрхний хог эддэг шгидлээ
2016 онд анх яруу найрагч Нямбугийн Баян мөнхтаа анх нэг говийн тухай гоё шүлэг өгөөч гэж санал тавьсны үндсэн дээр манай говийн залуу хэмээх сайхан уран бүтээл бүтсэн байгаа. Тэгээд яруу найрагч Нямбугийн Баян мөнхтаа маань шүлэг урлагийн гавь сэтгүүлтийн Сэр одын аялгау манай говийн залуу хэмээх сайхан уран бүтээлээр хамгийн анх дуулсан байгаа. Шанд тайвар дээрсэн дуулас хийгээд ганхнаа. Шаргад манхан боддын хэтэн уттагадаа. Эцний хорны алхамда энэ хийдэн найсыг. Хэцрээд өхөн харахуйч манай борын залуудаа. Цагаан сарыг одоо гэрээсээ өөр газар нутгаасаа хол тэгээд гэрээсээ хол анх удаа хилийн зэрэг төмтөлж үзэж байгаа даа бас баяртай байгаа. Тэгээд энтхийн онцлог нь гэвэл манай нутгийн цагаан сар битүүлэгнээс шал ондоо. Яг одоо надад нэг юм амар сайн санагцсан л да. Ууц нь ингээд бүхлээр нь бүтэн хонь тавьж яадаг бид. Бид манайхан болохоор доотлолт нь ингээд мах игээд тэгээд дээр нууцаад байж байгаа. Тэгээд тэр нь их сонь санагдчихсан. Манай ингээд хоёр хуваагдана. Тэгээд одоо нэг хэсэг нурд харуул дээр энэ битүүнээ өрөө өмнөд хилээ манад одоо хилийг харуулдаа зогсож байгаа. Манайгаа игээл. Тэгээд бид нар одоо удахгүй бас солигдоод явна. Ана, ном, хүн
Эрхэм хүмүүсш дэддэрүүч авгалан Баалаг самбуу нарын бүрэлдэхүүнтэй Монгол улсын хилийн манаа үүрэг авахт бэлэн ставанжуур ахлагч мөнх хоёр. Зэрэгц. Ном, хон. Монгол улсын ил хамгаалахын тулд тушаахна. Болно. За, манааны төрөл сэргийлэх манаа. Үүрэг гүйцэтгэх хугацаа 08-аас 14 цаг. Монголын үндэсний цагаан сарын баяр наадам тийм ээ. Эднэрээр чинь одоо улсын илийн хамгаалалт чинь бүрэл илүү хүчлэн хамгаалалт зарлагдаад тийм ээ. Ингээл илүү их хүчжүүлсэн байдлаар хилээ хамгаална. За энэ үеэр хилийн манай одоо явж ил байна. За энийг бид нэр цагаан сараар бол юм байдгийн. Цагаан сар ер нь томхон баяруудаар тэр баярын нэрмжт манаа гэж томилдог. Тэрэндээ явж байгаа цэрэг маань бас их өөрт нь бас их гоё штэ. Тэр чинь тэгэл баярын өдөр одоо халагч оцсон хөнөө ярих нь штэ. Цагаан сар болоход за би ноднонгийн цагаан сараар хилийнхаа зурвсыг дагаад хилийн манаанда үүрэг гүйцэхэд ингээ явж ялаа гэдээ урсаад ярихтан сайхан тийм ээ. Шиний нэгэн байлаа гэхэд шиний нэгний өглөө явах манааг нэрмжт манаа болгоод тэгээ тэр манаага бие бүрэлдэхүүн үүргийн нөгөөд мөнгө аягтай сүйтэй тий хадагтай сүйтэй бас нэг Монгол ёс орнд хувцалдсан сайхан эмэгтэй хүндэтгэлийн байдлаар ингээд хадаг сүүгөөд тэгээд үдээд мордуулаад явуулна. За тэгэхээр бас хоол унд нь мөн нэг зүгээр нормын хоолноос арай ондоо бас сайхан амт чанартай тий тэр баярын уур амьсгалтай тийм хоол унаараа үйлчлээд явуулна. Эргээд ирэхэд нь мөн ухтна. Манай зэрэгс ном хон 10 тийш эрг Монгол улсын дархан хилийн манаанда таад марш. Азтай аавын хүү охин бол хилийн зэрэгт алба хадгаа гэж алдартай сайхан үг бий. Би энэ үгэнд бол би үнэхээр одоо итгэж энэ үгийг бол үнэхээр онож хэлсэн юм байна гэж бол бодож явдаг. Мэдээж одоо эх орныхон торгон хил дээр эх орныхон тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлын төлөө өөрийнхөө зүрх сэтгэл залуу халуунасаа одоо зориулан ажиллаж байгаа одоо энэ хилчт гэдэг бол үнэхээр бахархалтай сайхан алба юм. Жилийн 4 үлрэлтээ одоо байгалийн ямар ч одоо цаг уурын хүнд нөхцөлд одоо эх орныхон торгон хилийн одоо соргог манаа болон зогсож байдаг эрлэхэг хилчтийн бол баатарлаг гавья бол юун үедээ бол мандан бадарч бол ирж ирсэн юм түүхтэй. Тэгээ цаашдаа ч одоо хилчтийн маань энэ сайхан гэгэн баатарлаг алба бол үргэлж хөгжин дэвшиж одоо сайн сайхан байна гэдэгт бол миний би итгэл төгсөө байдаг. Эгийн олон үрсүүд эх орноо хамгаалж эрхэс тэнгэрийн одоод шүнжин надж хонноо хидэ маннах үедээс химэр сэргэс албаа тулсаа манах хилчнийг сэтгэлийн уян алтай хандагагийн асар удам нутгаа алтан нарны далбагтай авийн хөвгүүд хамгаалаа хидэ анх үедээс химэр сэргэс албаа тулсаа манах хилчнийг сэтгэлийн уян. За үеийн хилчид Монгол улсынхаа халдваргүй дархан байдлыг амь бие за залуу нас энэ бүхнийгээ зориулж улсынхаа дархан хил дээр албаа хааж байгаа нийт хилчид, хилчин дайчид за тэдний гэр бүл за хугацаа цэргийн албаа хаагчид одоо албаа хааж байгаа мөн албаа хаагаад халагчсан байгаа нийт хилчидтэй за ирж байгаа гал дахиад жилдээ илгээрийн хамглан төрлөөр төвшин амглан байж юу сансан 9 цагаан хүслийн сэтгэлчлэн бүтгийг үлзөөтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Мөнхийн хилчид зогсоноо мөрөөдлийн аав ээжтэй